Нэг сайхан герман седан аваад унчих ихлээр бет тавих гэдэг юм санагдаад Crown аваад унчих ихэр хитрхи олон бас жоохон өлөг болох гэдэг. Тэгэхээр Lexus тэр дундаа GS ер нь хэр байдгийг. Авахтаа хайбридыг авах уу эсвэл цэвэр бензинийг авах уу? Энэ талаар түүний давуу болон сул талууд нь юу байдгийг Amofoy-гийн шинэхэн булангараа хамтдаа ярилцъя. Daily Drive эргэн тавтаа мэрлээ. Дөрөвдүгээр GS маань 2012 оноос эхэлж үйлдвэрлэгдсэн. Хамгийн гол өөрчлөлтүүд нь хэм бол мэдээж гадна детайл илүү өргөн өндөр бандгар болсноос гадна хамгийн чухал өөрчлөлт гэх юм бол Lexus бүр энэ загвартай зориулаад цоошин платформ буюу явх үеийнгийн суурийг үйлдвэрлэж өгсөн байдаг. Нэгсэндээ RC, IS, GS3 цоошин суурьнээр үйлдвэрлэгдсэн. Тэрнээс өмнөх IS болон GS-нууд дандаа Crown-ы суурьнээр явдаг буюу Crown-тай ижилхэн эд ангитай байдаг байсан бол энэ загварын хувьд бол амортизатор нь өөрчлөгдсөн, түлхнүүд нь илүү бандгар болсон, амортизаторын дээд доод гар хөнгөн цагаанаар үйлдвэрлэгддэг болсон гэх мэт үүнийгээ дагаад жингийн хувьд арай чүчүүд хөнгөн болсон байдаг. Харин азар явх үедээ дулаалга болон кузовны нэмгэн зузаанаас нэмгэлээгүй учраас битүүмжийн тал дээр бол ямар ч асуудал гараагүй. Тэр тал нь бол маш дэвшил болж чадсан GS дээр. Тэгэхээр нэг ёсондоо GS маань Crown-оос шал өөр төвшний машин болж чадсан гэж ойлгож болно. Гол онцлогууд нь яг гадна детейлний гол онцлогууд нь гэх юм бол яг бензин хайбрид хоёр бол нэг сүртэй ялгаа бол байхгүй. Энэ бол цагаан цэвэр 350 энэ саарл нь болохоор 450 хайбрид гэж явж байгаа. Тэгэхээр яг юунд дөр өөрчлөлт гардаг вэ гэхээр яг гадна тал дээр бол нэг мэдэгдэх юм байхгүй. Зүгээр юм логонууд дээр өөрчлөгдөнө. Тэгээ хоёр талд нь нөгөө нэг хайбрид нь бол хайбрид гэсэн бичгтэй. Нөгөө бензин дээр бол ямар ч бичиггүй байдаг. Лого нь бол хар байдаг бол хайбрид дээр бол цэнхэр байдаг. Тэгээ хойтлолт нь гол өөрчлөлт байгаа. Хойтлыг харуулъя. Хойтлогын хувьд гэх юм бол яг ингээ хайбрид дээр болохоор одоо энэ яндангийн нэмэлт никл байхгүй. Одоо энэ арай юм нингэн бооз, ийм цулгуу, тэгээс сэрвэн арай богино. Бензин дээр болох юм бол яг энэ яндангийн никл ороод ирж байгаа. Тэнгүүтээ энэ гурван сэрвэн арай илүү өргөн, өндөр сэрвэтэй. Нэг баснд аэродинамикийг илүү энэ загвар дээр илүү сайжирсан. Доогоороо оруулаад гарч байгаа салхи нь ямар ч төвөггүй байдаг болсон гэж өмнөх загвартайгаа харьцуулахад илүү салхи шингээлтийн хувьд бол илүү хамаагүй дэвшилттэй болж чадсан байт юм лээ. Тэгэнгүүт ерөнхийдөө 3 төрлийн пакэжтай гарч байгаа. Luxury, Premium, F-Sport гэдэг. Нэгсэндээ хамгийн энгийн Luxury, дараа нь яг бүтэн одоо юу л тансаг байдал руу чиглэсэн нь бол Premium буюу одоо бидний хэлж байгааснаар L version гэж явдаг шүү дээ. Харин Sport руу чиглэсэн нь болохоор F-Sport гэж явж байгаа. F-Sport нь яг уртлаасаа бол гүүпрүүд нь жоох өөр болчдөг. Нэмэлтээр их юм бол тоормсны планц базагч нь арай өргөн болчдөг. Гүүпрүүд нь торн сүл сэтгтэй. Салондоо жоох юм улаан хар өнгөцөн өгсөн оруулахтай гих мэт. Хүмүүс нөгөө F-Sport оруулахгүй яасан юмас ингээ маялж магадгүй илүү хүчтэй гээд F-Sport ерөөсө хүч нэмдэг бол пакэж бол биш. Зүгээр үзэмж тэгээд жоох юм спортлог харагддаг л гэсэн үг. За тэгээд GS тэр бас нэг гоё юм нь одоо бүх GS тэр яг энэ үеийн GS тэр хараа. Энэ ингээд бүр цаашаа ингээд нефт гарсан энд юм хоолоо байгаа. За энэ ямар читэй гэх юм бол урдаасаа орж исэн салхийг ийшээ явуулангуудаа энэ цаашаа шууд уртлын энэ уртлын дугууны энэ кирла хэсгээр нефт гарч ирээд планз руугаа чиглэсэн юм салхины хоолой байгаа. Энэ яадаг вэ гэхээр нэг осондоо бүр шууд явж явах үедээ планза тогтмол хөргөж идэг ийм гоё юм спортлог шийдэлтэй гэсэн үг. Дөрөвдүгээр үеийн GS-үүд бүгд яг ийм шийдэлээр явдаг. Тэгээ hybrid GS ундаг хүмүүс дунд бас нэг инээдтэй зүйл байгаад байдаг. Одоо ингээд hybrid GS чинь ингээд логогоороо ялгардсан шүү дээ. Toyota Lexus хоёр чинь лого нь ингээд цэнхэр болчтой hybrid бензин болохоор цулгуу одоо яг тэнд харагдаж байгаа шиг цагаан богоод байгаад шууд юугаараа цулгуугаараа тэгэнгүүт энэ логог бензиных шиг болгоос соличин зүйл. Энэ hybrid-ийн логог бас аваа хийчин зүйл. Энэ хойдлын гүүприйг бас солио хийчин нэмэлтийн. Тэгэнгүүтээ энд байгаа hybrid гэсэн бичгээ бас аваа хийчин. Нэг ясандаа одоо нөгөө hybrid GS-ийг бензин шиг харагдуулах гэж хичээж байгаа гэсэн үг. Зүгээр тэрний оронд байнга амиг байгаар нь байлгах нь байна шүү дээ. Угаасаа юм мэдхгүй хүн бол чиний хайбрид унж гин үү, бензин унж гин үү түүч хамаа байхгүй. Харин мэддэг хүнтэй тааралдуулдаг чинь бүр онгоо болох үйлдэл байхгүй. Тэгээ за моторыг харъя. За 450H маань 3500 V6 бензин нэмдэг нь батарейтай цахилгаан мотортойгоор гарч байгаа. Ер нь бол хүчний хувьд бол хамгийн хүчтэй хөдөлгүүр. Ягаад гэх юм бол
3500 цэвэр бензин хөдөлгүүр дээр нэмдгэн цахилгаан мотор батарейны хүч гаргаж байгаа учраас ойролцоогоор 330 хэд үлээ дээ морины хүч бол гаргаж байгаа. Бензин болохоор 306-аас 311 морины хүчтэй байдаг. Тэгэхээр бензинээс чүт буюу 30-аад морины хүч бол илүү байдаг. Тэгэхээр энэ бол хамгийн хүчтэй гэж явж байгаа. Гэхдээ энийг сонгох шалтгаан гэх юм бол яг хуу нэг тийм батарейтай байсан ч хамаагүй, батарейнд асуудал үүссэн ч би тоохгүй. Зүгээр гайгүй баг идэх үедээ баг идчих чаддаг. Гიშгмээр үед бол бас хүчтэйгээ харуулж чаддаг. Тийм л юмыг сонирхож чинь гэсэн хүнд бол сонгоход маш асуудал хөдөлгөөр. Ер нь бол нэг тийм бас хуулаад байхгүй. Анхаарах ёстой зүйл гэх юм бол нөгөө бусад хайбрид машинд ямар асуудал үүсдэг вүлээ, 204-т ямар асуудал үүсдэг вүлээ, Prius ямар асуудал үүсдэг вүлээ, тэрнтэй л адилхан батарейгаа солиулж, усны помпоо солиулж гэх мэт яг үндсэн уг хөдөлгүүр талаас бол ямар нэг асуудал бол байхгүй. Маслын л цаг тухайд нь солиод ойр зүрийн арчилгаа агаар шүүгч одоо бос маслын антифриз юу гэдгийг коллектороо цэвэрлэгч гэдэг юм уу. Тэр мэрэндээ л анхаарч явах юм бол хөдөлгүүр бол ерөөсө толгой өвдөгдөггүй. Маш сайн хөдөлгүүр, маш сайн бүтээгдсэн. Мөн өмнөх загварын одоо 3 дугаар үеийн GS 450-ыг бодох юм бол 30% бензин баг зарцуулахаар тийм болж илүү сайжирч гарч ирсэн хөдөлгүүр. Тэгэхээр энэ дээр бол би одоо яг би хайбридийнх нь тэр батарейг нь бол нэг тоохгүй. Бас тэр CVT хороотных нь шунгнаа надад хамаагүй. Би зүгээр л GS унмаар байна. Гэтэ жоохон баг идүүлчмээр байна. Бас хүчтэй давхимаар байна гэсэн хүн бол энэ моторыг сонгоход бол ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг. За харин энэ бол цэвэр бензин 3500 V6 хөдөлгүүр 306 орчим морины бол хүчин чадалтай. Юу гэх юм бол ер нь бол хамгийн их бензин зарцуулалттай гэсэн үг. Нэг ёсондоо одоо ер нь бол яг 3 төрлийн хөдөлгүүр байгаа даа. 4 төрлийн хөдөлгүүр байгаа. Цэвэр бензин 2500, цэвэр бензин 3500, 4 цилиндр 2500 хайбрид буюу 300H, 3600 3600 хайбрид буюу 450H гэсэн 4 төрөл. Тэгэхээр энэ дундаас бол одоо нэг ёсондоо батарейг үзэн яддаг, батарейтай зуурладаг ч гэдэг юм уу, CVT хороп гэсэн юм дургүй хүн байх юм бол шууд 3500 V6 авах хэрэгтэй. Яагаад гэх юм бол 2500 GS-т хамаагүй хүндэлдэг. Бүр ингээд нилээ ингээ авч явах гэж чадахгүй, бие жоохоо ингээл зулгааж дийлээл те нэг тийм тэрийгээ дагаа жоохоо орилдог, их хиддэг, яалчгүй дэвсээд явахгүй. 2500-д GS-ийн нэг сул тал нь тийм байдаг. Гэхдээ 2500 бензин GS бас тийм баг бензин идэж чадахгүй. Яагаад гэх юм бол энэ том кузыг хөдөлгөж авч явах үүднээс 2500 V6 арай багддаг учраас шууд яг би бензин мотор сонирхож чинь бензин хөдөлгөөрт дуртай гэсэн шууд 3500 бензин хөдөлгөөр бол авах хэрэгтэй. Тэгэхээр харин хамгийн бага бензин зарцуулалттай заяа. Тэгсэн мөртлөө хүч нь хамгийн өөртөө таарсан. Өөрийнхөө биеийг бол давгүй авч явдаг. Гэхдээ тийм амар хурдтай биш хувилбар бол 300H. 2500 104 цилиндр хайбрид хувилбар бол ерөнхийдөө хамгийн одоо амьдралд ойрхон хувилбар гэсэн. Идэл талаасаа ч тэр хүч талаасаа ч тэр өөрийгөө өлхийн аваа явцдаг. Гэхдээ мэдээж энэ хоёрыг бол ерөөсөө хөөцгүй. Хүчээрээ энэ хоёртоо бол бараахгүй гэсэн. Бензин 3500 GS тэр нэг гоё юм байдаг. Одоо энийг ингээд сөхөөд аав штэ те. Тагийн. Тэнгүүт. За энэ хараарай. Одоо энэ агаар шүгчний хайр цогоос энэ чинь хойшоо агарын хоолой явж байгаа. Энэ хоолой эндээс гарсан нэмэлт энэ дуу өсвөрчтэй. Яг одоо V6 чинь нэг тийм шунгамсан дуу гаргадаг штэ те. Дивзэх тусам. 3500 бензин болоод ирэнгүүтээ энэ хоолой нэмэлтээр ингэж энэчээс агаар аваад цаашаа салган руу цацаж өгдөг. Энэ илүү тийм спортлог, хүржимсэн, V8 лүүд дөгсөн, илүү тийм бүдүүн бас амьд дуу гаргадаг. Энэ их гоё онцлог. Яг ийм бензин одоо юу сонирхдаг те яг юм шатлсан хороптой машин унъя гэж байгаа хүний хувьд бол. Тэгэхээр энэ зарим бүр одоо он залуу мембе чинь бүр спикерээр дууга гаргадаг шүү дээ. Бүр тийм одоо хөл гэх юм уу те. Ийм хиймэл байдаг бол GS дээр энэ маш амьд байдаг гэсэн. Тэгэхээр энэ Lexus яасан бэ гэхээр LFA гэдэг нөгөө Lexus-ийн бүр домогт машин байгаа шүү. Тэрнээс санаа авч GS-ийнхаа энэ бензин хөлбөртөөр тавьсан байдаг юм. Бензин зарцуулалтыг хэлхээ мартах чинь. Бензин зарцуулалт за яг цэвэр 3500 бензин унж байгаа хүн болно шүү дээ. Өглөө орой бүр дэлб төгжирдэг, те гадаа хондог. Тэгэл ерөөсөө юм төгжрлээс төгжрлийн хооронд л ингээд шумбдаг бол одоо өдөө ч нэг айхтар хүүтрэг өдөр ус эхлэх байхад л за ер нь банк бензинээр нэг 250-аас чүүэ 300 бараг хүрэхгүй шахав. Нэг өсөндөө нэг 20-21 литр орчим иддэг заяа. Гэхдээ гайгүй сул үед нэг өглөөгөөр төгжрэл багтаа эсвэл шулуун молон ч юм уу нэг сайхан юм сэлэг үе байдаг штэ. Тийм үед болохоор шууд бараг заалт нь 8.2, 8.4 мөр буюу 12 литр хүртэл баг идэж болж чадчихлаа. Тэгэхээр нэг талаар бас гоё. Тэр нь урамтай. Тэгэхээр харин нөгөө 450 хувьд гэх юм бол ерөнхийдөө төгжрэлтэй байсан ч гэсэн яг өдөрт бол
эзнийх нь хэлж байгаагаар нэг 12, 13, за өсрөөл нэг 14 литр орчим, үүл нэг 17, за бүүр макста 18 л идэх байх гэсэн төсөөлтөй байгаа юм шиг үлээ. Гэтэ хамгийн бага иддэг хувилбарын сонгоё гэх юм бол GS 300H гэсэн үг. Ер нь хамгийн сонгоод хэрэггүй хувилбар гэх юм бол энэ бол яг миний бодол. 2500 V6-тай GS аюул хідэн бас явж дийлэхгүй. Тэгэхээр сонголт яг давуу болно, сул тал нь яг моторын хувьд бол нэг иймэрдүү гэсэн үг. За Lexus дотор яг GS дотор ороо суудсан байхад ер нь бол салон бол маш их дажгүй хийцтэй. Ер нь битүүмшний тал, ашигласан материал тал тэгээд ингээд дараад үзэхэд ямар нэг одоо хятансан, дуурсан юм хүм ч юм уу тийм огт байдаггүй. Би яагаад энийг дандаа чухалчилж ярьдаг вэ гэхэлэр он залуу одоо Benz, он залуу E-class 16, 17 оны E-class энтер, C-class энтер ер нь бол нэлээд хүний урмыг бол хугалахаар болсон байдаг байхгүй. Яг салооны яг Benz бол мэдээж ингээд ороо суухад л хүний сэтгэлийг татах үс тийм маш гоё салонтой шүү дээ, дизайн. Гэхдээ яг ингээд хүрээд за яг хүн ингээд машин барьж байхдаа байнга салон руугаа хүрхэн чайшин тийм. Гэхдээ ингээд яг ингээд нэг жоохон хөрөнгүүд ингээд хамаг юм ингээд шрх гэл ингээд яг харах гээд байгаа юм шиг нөө бүрместрийн спикер нь ингээд жоохон дарангууд бүвтэрж гарч гээд байгаа юм шиг тий. Хуучны Benz ерөөсөө тийм байгаагүй байхгүй. Хуучны одоо яг 2001-2 оны нүдэн Benz ч юм уу тий. Тэд нар ч юм бол өстой бүр юм лакс айгүй тийм гоё юм биетэй. Бүр хаашаанч хүрсэн ингээд бүр тийм аюулгүй байдал гэдэг юм дээд зэрэг энэ машин хизээш намайг ингээд тий явган нүцгэн хаяхгүй мэй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг байсан бол он залуу Benz-нүүд тийж чадгаа болцсон байхгүй. Тэгэнгүүт яг адилхан онтой энэ Lexus-ийн машинууд яг хуучны тэр бензин хэв шинжийг өөртөө хадгалж чадаад байдаг. Тэр нь маш их тийм баярламаар одоо нэг талаараа бахархмаар Япон машины хувьд хуучны Benz шиг л хуучны Benz бол хүрэхэд яг ийм хад чулуу шиг л юусэн ингээд яг тийм мэдрэгдэж байгаа нэг тийм биетэй барьцтай. Lexus яг тэр стандартаа одоогоор яг алдчихаагүй. Яг шинэ загварууд дээр л жоохон энэ талаар ярих шаардлагатай болох. Харин яг энэ 2020 оноос өмнөх IS, GS, ES-үүдийн салон бол маш гоё байдаг. Хамгийн анх гарч ирж байхдаа угаасаа нөгөө Америкийн зах зээл рүү LS 400 гэдэг машинаараа бол дайрч исэн шүү дээ. Тухайн үед тэнд чинь S-Class хүлээж илаа, BMW-гийн 7-сээр хүлээж илаа. Гэх мэт тэр том зах зээл рүү дөнгөж дайрч ороод тухайн үеийн бүр бензин борлуулалтыг хүртэл сандрагч исэн, LS борлуулалтаараа бүр давж гарч ирэнгээ алдаж исэн гэх мэт маш сайн стандартыг баримтлаад өдийг хүртэл явж байгаа брэнд учраас Lexus бол эргэлзэлгүй нөгөө дотоодын импортын Chrome ч юм уу тиймэрдүү машинуудтай харьцуулахад хамаагүй илүү мэдрэмжийг нөгөө жолоочтой бол өгч чадж идэг. Би яа Chrome гэж яриад байна гэхэлэр Chrome хүмүүс Chrome ах уу, GS ах уу гэдэг яриас үлээд их гардаг болчиход байгаа. Одоо нэг өсөндөө хэрвээ нэг л Lexus GS юм уу LS унаад үтцсэн хүн Chrome нэг сонь санагдах болчихдог. Яг л нөгөө 5-7 ундаг хүн 200 хараад нэг сонь санагддагтай л адилхан гэсэн үг. Тэгээ салууны загвар дизайн өнгөний хувьд бол нэлээд хэдэн төрөлтэй болчдөг. Хайбрид бензин гэдгээсээ шалтгаалаад F-Sport гэдгээсээ шалтгаалаад F-Sport гэх юм бол жишээ нь улаан хар болон энэ голын оруулгын нэг тийм хөнгөн цагаан зөнхөлдөг бол luxury package буюу L version болоод ирэхээр тийм бор арай хүнд өнгийн оруулгатай ч гэдэг юм уу. Яг энэ хайбрид голчлон ийм шаргал маргал салонтой болчдөг ч гэдэг юм уу. Нэлээд ер нь салууны сонголтуудын хувьд нэлээд өргөн сонголттой. Тэгээ стандартаараа угаасаа суудлах халагчтай ирдэг, cruise control бол угаасаа бүх GS-дээр байгаа. Тэгээ гэрэл шүршигч гэдэг юм уу те, өрүүл халагч гэдэг юм уу. Өрүүл халагч бол бүгдэн дээр нь байдгүй юм билээ. Тодорхой бас яг өөр дээр нь бол байгаад тах шиг байлаа. Тэгээд нано ягаар цэвэр шүршигч бол бүр стандартаараа. Тэгээд бас опшноос шалтгаалаад яг нөгөө 3 зооны юу, 2 зооны юу гэдгийг шалтгаалаад одоо нөгөө хойдлын зорчигч бүр нэг өөр град, хойдол сууж байгаа хүн, уртал сууж байгаа хүн, жолооч гурав бүр шал өөр температуртай пара авч идэх ч гэдэг юм уу тиймэрдүү бүх юмнууд нь бүгд ер нь өөр нэлээд опшн бол нэлээд ялгаатай. Тэгэхээр тэр опшныг нь бол маш сайн судалж иж ер нь сонголтоо ихтэй. Гэхдээ яг зүгээр бейсийн л авахд бол нэлээд опшнтойгоор бол үйлдвэрлэгддэг. Тэгээ нөгөө нэг ийм яриа байгаад байдаг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг GS-ийг Chronos хатуу гэдэг байхгүй. Тэр ямар ч өстой гэхэлэр F-Sport Монгол дандаа нөгөө F-Sport их орж ирдэг. Дүнгийн F-Sport-ийн онцлог нь гэх юм бол үйлдвэрээсээ бүр 265 3519 гэсэн дугуйтаа гардаг байхгүй. Дөрөв өдөр 35 гэдэг бүр ийм нарийнхаа нэмгэн дугуун дээр явж байгаа учраас тэр машины явдал мэдээж хатуу байх нь ойлгомжтой зөв. Тэрнээс гадна F-Sport-ийн пүрш нь өөр байдаг, илүү суулттай намхан пүрштэй. F-Sport-ийн амортизаторын тохиргоо нь өөр байдаг. Илүү тийм хатуу, илүү тийм мэдрэг амортизатортай. Одоо нөгөө биеийн одоо ингээд дарахад ганхалт хамгийн бага байлгахаар тохируулагдсан байдаг учраас ер нь F-Sport бүх GS-үүд дундаа бүх одоо яг Lexus-ийн опшн дундаа хамгийн хатуу гэж явдаг.
Яг манайхан л нөгөө мэдгүй F-Sport л гоё. F-Sport хүчтэй гэсэн нэг тийм Lexus байнгут F-Sport байх ёстой юм шиг тийм ойлголт яваад. Яг үүндээ F-Sport Монголд хамгийн тохиромжгүй хөлбөр. Тэнгүүт чи зөөлөхөд обуудын сольчин заяа 18 болгоод жоохон 150-тай ч юм уу 45-тай дугуй тавингууд нөгөө F-Sport-ын гоё үзэмжин шууд байхгүй болчихдог. Тэгэхээр яг Монгол дуунах талаасаа зүгээр энгийн юм уу luxury package нь хамаагүй зүгээр. L version гэсэн үг шүү дээ бидний ойлгож байгаагаар. Тэгэхээр F-Sport бол яг уу цэвэр спорт, цэвэр яг юм үнэхэрийн гоё зам дээр тэр нэмгэн дугуйтаагаа давхиад яг ингээд хажуу жишээ дараа тогтсон гişгээ тогтсон тоормлож явахд бол маш гоё. Биеийн савлгаа яг тийм нөгөө яг performance машин төлөө нэлээд төгтөг. Одоо BMW-гийн AM сэрүүдлүү ч юм уу те. Гэхдээ мэдээж золиос нь маш хатуу байдаг. Маш жоохон тийм одоо Монголын зам чинь ямар гэлээ те. Үл шалахгүй жоохон юм мэдрээд донслогоо ихтэй. Тэрийгээд байгаа жоохон машин илүү хатуу болсон юм шиг дуу ороод байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж идэг. Тэгээд тэрнээс гадна Lexus-ийн ер нь амортизатор бол маш чухал. Амортизаторыг маш сайн анхаарч явах хэрэгтэй. Одоо жишээ нь амортизатор нь бас жоохон ховор талтай. Яг гэх юм бол нөгөө өмнөх платформоо шинжилээд сольсон гэдгсэн шүү дээ. Өмнө нь бол зүгээр GS-ийн биш Crown-ы амортизаторыг аваад нэг сая төгрөгөөр шинэ KYB аваад тавьчихдаг байсан бол GS дээр тийм юм байхгүй. Амортизатор нь илүү ховор. Тэгээ олдохороо ер нь 2 саяас 3 сая төгрөгийн хооронд 4 шинэ KYB-ийн тиймэр дүүнээр олддог. Гэх мэтчлэн жоохон сул тал нь гэх юм бол сэлбэгний олдос жоохон баг. Гэхдээ ерөөс огт олдохгүй гэсэн үг бол биш. Жоохон хайх хэрэгтэй бол нэр сурал хийх хэрэгтэй бол нийт хүнд пост чинь хүн амтналуу залгана энэ байна уу тэр байна уу гэж нэг юм олдог. Гэхдээ амортизатор нэг солилцсон байх ч юм уу явах үедээ ингээ нэг шинжилсэн байхад бол ер нь бол маш сайн. Тэгж дороо ерөөсөө эвдрээд байхгүй. Гарын ая маш сайн даадаг. Амортизатор хамгийн гол нь шүү дээ. Жохон муудаад ирдэг юм уу дуу ороод ирэнгүүт чинь нэг амортизаторын дуу чинь нэг тийм андшгүй идэв шүү дээ. Зүгээр ингээд лүк хийгээл ч юм уу эсвэл ингээд яг донслогоонд хур зарлахчин дээгүүр хахад ингээд тас идэл хайдаг. Тэгтэл эднэр дээр амортизатор муутахаараа босоо тэнцвэрч муудсан юм сонсогддог. Үрүүлийн аппарат уурсан сонсогддог. Яг үүндээ аль аль нь зүг зүгээр байдаг. Зөвхөн амортизатор солиод бүх дундаа болох жишээ нь. Тэгэхээр амортизатор амар голдог гэсэн үг. Анхаарах хэрэгтэй зүйл нь юм бол амортизаторта маш сайн ач холбогдол өгч унжаах хэрэгтэй. За хойдлын суудлын дээр ороод ирээд суудсан байх тийм шүү дээ. Хойдлын суудал нь ер нь бүр уртлынхаасаа илүү юм зөөлөн, илүү тухтай бол мэдрэмжийг төрүүлдэг. За тэгээ хойдолтой бол юм хөшигтэй. Мөн хойдлын бүр яг салхины шилний бас хөшигтэй. Тэрийг энэ яг энчнээс ингэж удирдах болт юм билэ. Тэнгүүд мөн хойдлын суудал бүтэн халдаг. Гэхдээ яг энэ опшноос шалтгаалж байгаа. Ер нь бол version L буюу luxury package дээр ийм болчт юм билэ. Бусд нь болохоор яг энийг онгойлонгоо зүгээр ямар ч удирдлага байхгүй энд нэг юм суур байж идэг. Яг luxury дээр нь болохоор ийм болоод хойдлын бүтэн цонхоо суудлаа халаадаг, грац парад удирддаг, хөгжмөө удирддаг гэх мэт. Тэгээ эндээ бас ийм нэмэлт хайрцагтай болоод ирд юм л. Ер нь бол яг урталтаа сууж байгаа хүмүүсээс хамаагүй илүү тийм тухтай, бас илүү кайфтай суудаг. Энэ хөшиг мөшиг, тэгээ энэ арсны оруулга, энэ салууны энэ деталь металлыг харах юм бол яг нэг тийм luxury машинд суугаад тухлаа явж байгаа юм шиг нэг тийм бензин түвшний ч юм уу BMW-гийн 7 серийн түвшинтэй ер нь бол нэлээд төгтөг. Тэгээ хойноо бол маш дулаахан, хойноо хөл рүүгээ чүлээдэг, жолооч руугаа чүлээдэг, суудланж халдаг гэх мэт ер нь бол хойдлын зорчигч бол даарн марна гэсэн ойлголт бол түүхэнд байхгүй. Тэгээ бас энэ опшнороо бас эндээсээ товчлуураараа уртлынхаа суудлыг ингэж удирддаг. Энэ нөгөө хойдол нь нэлээд нөгөө боссын түвшний опшнтой л хувилбар юм байлээ. Гэх мэтчлэн хойно хаалган дээр спикертэй дүүбэн оруулахтай. Тэгээ хойдлын гэрэл бол яг зөвхөн өөрлөөн тусах зориулттай. Нөгөөтлийн хүнд бол саад болохооргүй. Гэх мэтчлэн опшн готой. Хойдлын зай гэхдээ бол тийм амар том бол биш. Хойдлын суудал бол налахгүй. Гэхдээ яг стандарт биетэй хүн бол яг чөлөөтэй суугаад 5 тухтай зорчих бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээ багажны зайг бас танилцуулах зүйтэй байх гэж бодож байна. Энэ нэг онгодог ийм автомат багаж нь бас опшнороо бас ялгаатай гэдэг юм л. Энэ version L дээр болохоор бүгд ийм багажтай болчихсон юм байна. Буцаа таахтай юм товчлууртай. Ер нь нэг онгоож хаадаг ийм автомат багажийг заавал товчлуураар нээж хааж хэрэгтэй. Ер нь гараараа хаагаадах юм бол мотороо хөвтчихтэй гэдэг тийм талтай байдаг. Тэгээ тэнгууд за яг энэ багаж жоохон замбраагүй л байна л да. Гэтэ нөгөө бензин учраас хойноо нөгөө батарей байдаг учраас бүр даангар том байгаа шүү дээ. Одоо ингээ бүгд тийшээ ингээ баг ингээ биеэр ингээ яваад орохгүй даа. Тэнгүүд ер нь бол зай бол маш том, баг над шиг 2 хүн бол чихээд өлхөн багтчихаар бензиний яалтчгүй давуу тал нь бол энэ. Багаж ер нь яг сегмент дотроо өөр нь бусад яг ийм седануудтай харьцуулахад баг нэлийн хамгийн томдоо орж байгаа GS-ийн хувьд. Тэгээ буцаад энэ товчлуур дээрээ дараад хаачдаг. Гэх мэт опшнтой гардаг. Харин одоо юу хайбридийнх нь багаж нарыг. За хайбридийнх нь багаж болохоор
Яалтчгүй одоо ингээд тулчих жоохгүй миний гар. Цаана нөгөө батарей байдаг. Хайбрид машины нэг сул тал нь бол юм байдаг. Багаж бол харьцангуй жижигхэн. Одоо ингээд нэг дугуй ингэж ороод энд нэг иймэрдүү зай үлдчих явах жишээ нь. Гэх мэтчлэн яг багажны зайн дээр бол нэлээд юм том ялгаа бол гардаг. GS-ийг барай явж байхад бол нэлээд гоё тийм зөөлөн талдаа явдалтай. Бас битүүмж тусгаарлалт тал бол маш сайтай. Характер тал нь гэх юм бол яг ямар мотортойг сонгосон бэ гэдгээс бол шууд хамаарна. Хайбридыг сонгосон тохиолдолд бол мэдээж нөгөө CVT хороотны солигддгүй CVT хороотны шунгандсан дуу бол мэдээж зөнхөлдөг яг гიშгэнгүүт. Их мэт. Хүч бол хангалттай сайн. Хүчин дээр бол санаа зовоодох юм байхгүй. Шулуундаа бол ямар ч машиныг асуудалгүй гүйц төрүүлнэ. Хүч дутсан газар гэж бол байхгүй. Нэг гонхтой болгоод байгаа зүйл нь бол энэ CVT хороо. Угаасаа хайбрид машин авч байгаа бол хүмүүс нэг ийм зар тавиад байгаа байхгүй. Одоо ингээд 450H ч юм уу 300H-ийг зарах гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүтээ урагшаа 8 шатлалт хорооптой, урагшаа 6 шатлалт хорооптой гэж зар тавьсан харагдаад байгаа. Энд чинь бол уулын тийм биш. Яг нь энүүгээрээ ингээд нөгөө нэг S-лүүгээ татаад pedal shift-тэрээ сольж болоод байнгут үнэхээр эн чинь шатлсан хороop юм байна гэж андуураад байгаа юм л да. Би энэ тухай уул нь бол 210 кроныг оруулахдаа бол зөндөө хэлчихсэн. CVT, eCVT гэдэг хороop ерөөсөө тэгж шаталдгүй юм аа. Шаталсан 1 2 3 дугаар араа гэж бол байхгүй. Тэрийг та бүхэн ойлгож авах хэрэгтэй. Зүгээр яг уламжлалт шаталсан арааг дөөрайлахын тулд нэг ёсондоо жолоочтой одоо тийм мэдрэмж өгөхийн тулд албаар энийг нэмэлтээр компьютероор зүгээр ингэж харуулдаг гэсэн үг. S1, S3, S4, S5, S6 хүртэл ингэ солигдож байгааг хүмүүсийг 6 шатлалт хороопон солигдож гин гэж андуурал зар тавиад нөгөө мэдгүй хүн аваад би үнэхээр өөрийгөө 6 шатлалт хорооптой машин унжин дахиад зарахтаа тэгж тавиад тэгээ нэг юм яриа үргэлжлээл яваад байгаа юм лээ. Энэ чинь бол нэг талаараа үнэн л энийг мэдчих хэрэгтэй байхгүй. Хайбрид болоод ирэх юм бол хороопонд eCVT болчдөг. eCVT болчих юм бол шал өөр характертай болчдөг, араа солигдохгүй, шал өөр тос хийдэг болчдөг учраас энийг юусаа хандуурч болохгүй. Энийг юу зүгээр ойлгохдаг байх хэрэгтэй гэсэн үг. Мэдээж хайбрид болсон учраас заавал энэ хороопыг тавьдаг, тэгжиж маш бага иддэг. Бензинийг бодвол хамаагүй бага бензин зарцуулалттай. Бензин чинь нөгөө нэг тулсан газар араа солихгүй бол ингээл жоохон илүү ажиллаад нэг бол яг гүйц зогсоог байхад аль хэдийн нэгдээ хийждэг. Бүр гүйц тохиолсон зогссон тохиолдол бол нэгдээ орж явах хэрэгтэй байтал механик машин барьж байгаа хүмүүс тэгдэж штэ. Машин чинь гүйц зогсоог бол хоёроор л хөдөлждөө штэ. Бүр яг зогссон үед нэгдээ хийж хөдөлдөг байтал автомат хороп заавал нэгдээ чинь тэгээд буцаад хаа зөнгөө жоохон ингээ ээрж мээрэж гэдэг юм уу те. Тэрнтэй хамааралтай жоохон бензин идэлт CVT-тэй харьцуулахад хамаагүй их байдаг. Мэдрэмжийн тал дээр нөгөө CVT маань яалчгүй жоохон болох нөгөө л ингээл чарлаал гаццдаг. Ямар тийм юм солигдсон юу бол байхгүй. Энийг хүмүүс маш сайн зөв ойлгодог байх хэрэгтэй. Өөрөө яг ямар машин унж ийн, ямар хорооптой юм байна. Тэгжээж ядаж сервис дээр очиод миний машин CVT хорооптой учраас би CVT зориулсан тос хийлгэнэ. ATF хийлэхгүй гэдгийг ядаж дасварчандаа хэлэх хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй байхгүй. Бусдаар бол GS сайхан сайхан ер нь бол их суугаад, духлаад, унаад, нам байгаад явж байхад бол ер нь бол их дайжгүй. Ер нь бол сүүлчийн л одоо бараг седан, иймэрдүү седан ер нь ховордож шít. Хойно хөтлөгчтэй V6 хөдөлгүүртэй машинууд ер нь ховордож байна. Крон хүртэл одоо 230-аас ихсүүлээд одоо юу ч болоод байгаа тийм. Нөгөө кроссовер гэдэг нэг загвартай, спорт гэдэг нэг загвартай болчиход байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ седан гэсэн нэг загвар нь бас байгаад байгаа. Седан яг нөгөө 220-оо суурийг ашиглаж хийгдсэн тулд арай седан шиг загвартайгаараа, седан шиг явдалтайгаараа үлдэж чадсан байлээ. Нөгөө хоёр нь болохоор бүр нөгөө кровны уламжлал болсон хойноо хөтлөгч гэж юм байхгүй, 4 дуу хөтлөгчтэй болсон, мотор нь 2.5 цуваа 4 цилиндр хайбрид ч болсон жоох шиг те. Тэр хоёр бол бүр кром гэсэн нэрээ бүр авч хэрэгтэй байхгүй. Нөгөө седан нь бол яг хуу арай седан төрхтэй, седан шиг суурин дээрээ боссон ч гэсэн мотор нь эргээл 2.5 цуваа 4 цилиндр хайбрид. Тэгэхээр яг жинхэнэ гоё седаны одоо 90 үе ер нь бол дуусах төгч байна. Одоо яг бидний одоо энэ унж байгаа GS, одоо бидний унж байгаа 200 крон, 210 крон бол ер нь сүүлчийн кронууд. Ер нь кроны зам нь аль хэдийн 200-аас хойш бол жоо уруудсан шүү дээ. Жинхэнэ яг крон шиг мэдрэмжийг өгдөг крон бол 200 серийн кронууд байсан. 210-аас ихсүүлээд нэмгэрсэн, суларсан, битүү хайбрид зөнхөлсөн
Үүнийгээ дагаад бензин бага иддэг учраас хүн болгон авч ундаг болсон. Тэгээд үүнийгээ дагаад нэр хүнд нь унсан жоохон үлэг болсон. Харин Lexus-ийн хувьд GS-ийн хувьд хараахан арай тэгчээг байгаа. Хэрэглэгч хамаагүй цөөтэй. V6 хөдөлгүүртэй хിവэрээ тэр дундаа бензин бас байгаад байгаа. Цэвэр бензин. Цэвэр 3500 бензин крон унж байгаа хүмүүсийг бол харин ямагт хүндлэн. Тэр хүмүүс бол хүнд таалагдах гэж, хүнд харагдах гэж крон унаагүй. Тэр хүмүүс бол жинхэнэ кайфыг мэдрэх гэж, кайфыг хүртэх гэж кроныг утгаар нь мэдрэх гэж 184, 204, 214 гэсэн кронуудыг унаад явж байгаа. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр ер нь бензин болон хайбрид хоёр асар том ялгаатай. Ялангуяа нөгөө F Sport гэж яриад байгаа шүү дээ, тий. Худалдаж авсан GS чинь 1000 F Sport байгаад хайбрид л байх юм бол яг үүндээ онцгийн импакт байхгүй байхгүй. Тэрний оронд зүгээр цэвэр бензин GS байх юм бол хамаагүй илүү одоо юу үнэлэмж өндөр байхгүй. 1000 хайбрид GS 1000 F Sport байлаа гэд хизээж бензин GS шиг кайфтай тийм урамтай байж болж чадахгүй. Тэгэхээр хүмүүс нэг тийм F Sport-ыг чухалчилгаа бол болох хэрэгтэй. F Sport гэдэг Lexus өнгөдөл толгойд нэг юм F Sport гэсэн бичиг юм нэмдэг F Sport гэсэн ойлголт байгаад. Тийм биш. F Sport Монголд унахад хамгийн тохиромжгүй. Харин нөгөө энгийн буюу эсвэл luxury package нь Монголд унахад хамгийн амар, хамгийн тохиромжтой, хамгийн зөөлхөн хувилбар бол байж чаддаг. Харин одоо болохоор бензин GS 350 дотор орж ирээ суудсан байна. Салон нь бол бас арай өөр тийм хүнд өнгө агуулсан. Өрүүлнийхэн дүүбэн хүртэл арай хүнд өнгөтэй. Суудлынх нь арьсан оруулгууд нь бүгд өөр гэх мэт нэг тийм бас нөгөө пакэжийнх нь онцлогуд бол байгаад тах шүү. Ер нь бол бүгд хоорондоо нэлээд өөр. За хамгийн гол зүйл нь бол мэдээж унаа явж ах үед л илэрдэг. Мэдээж араа солигдолт бол хамаагүй хурдан болсон. Өмнөх загвартай харьцуулахад ерөнхийдөө нөгөө ISF гэж байдаг гэсэн чинь 5000 V8-тай он хөгшин ISF-ийн 8 шаталт хороопноос санаа авч тэрний яг нөгөө характеруудыг шингээж энэ 6 шаталт хороопыг хийсэн гэж ярьдаг. Нөгөө түрүү капот сөхчөөд харуулсан штэ. Нөгөө нэг юм нэмэлт агарын хоолой ингээ салон руу чиглэсэн байдгаа гээд тэрний дуу нь одоо салоноос хэр сонсогдсон харъя. Үүсэн pedal shifter-ыг бол заавал нөгөө нэг эмлэг ингэж татгаалдаггүй. Шууд ингээ дарангуут ажиллаж байгаа байхгүй. За бүр нэгдээ хийч. Ингээл ерөөсөө V6-аас шал ондоо дуутай. Хүч нь хүртэл бүр одоо энэ дуунаасаа шалтгаалаад мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж бол ерөөсөө зөөрлөлтөх. Энгийн V6-аас шал өөр илүү бүдүүн, илүү тийм боргилсон V8 л өдөгсөн. Дахиад би заавал ингээд шууд ингээд pedal shifter-ээр өгнө. Зам дуслаа. Яг хамгийн миний яриад байгаа юм чинь энэ байхгүй. Яг л цэвэр бензин 3500 6 шаталт хороп. Тэгээ хойно хөтлөгчтэй классик седан. Одоо үед байхгүй болж байгаа нэгэн төрлийн сегмент гэсэн үг. Ховордож байгаа бараа. Яалт ч хөөх мэдрэмжийн тал дээр үнэхээр яг хайбридтэй харьцуулахад бол харьцуулж бол боломгүй. Хүчний тал дээр ч тэр. За. Ингээл ер нь бол тулцлаа л да. 180 лөө. Нэг иймэрдүүл гэсэн үг. Тэгэхээр та бүгд яг GS сонгон авч унахж байгаа бол энийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хайбрид ямар мэдрэмж өгөх үү? Хайбрид ямар давуу талтай? Хайбридын давуу тал нэг шууд утгаараа бол ерөөсө ганцхан л юм байна. Бензин зарцуулалт бол яалтчгүй бага. Яалтчгүй хэмнэлттэй байж чаддаг. Харин бензин бол бензин зарцуулалт мэдээж өндөр. Бензин зарцуулалт хамаагүй. Би цэвэр яг энэ характерыг хүсэж байна. Би яг энэ сүүлчийн ховордсон седаны характерыг хүсэж байна гэх юм бол та эргэлзэлгүй 3500 бензин сонгох хэрэгтэй. Харин яалтчгүй бас хүний хэрэглээ тэгэл ондоолтой хэрэглээндээ тохируулна л да. Хэмнэлттэй бодох юм бол GS 450 юм уу?
GS 300H hybrid-ийг авч унах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхий GS гэдэг машин бол өөрөө ямар ч асуудалгүй. Үнэхээр яг гайхалтай хийцний хувьд тэр битүүмж, дулаалга, явдал, суудал, салууны дизайн. Lexus ер нь их тийм сонин шүү дээ. Одоо сонин гэх юм уу, юу гэх юм. Одоо яг герман машиныг бодоод үзье л да тий. Угаасаа нөгөө инженерингийн нүсэр маш их цаанаа бүр инженерингийн одоо нэлээд нүсэр хүнд хэцүү шийдлүүдтэй тэгжиж одоо маш тэр өндөр хүчийг гаргадаг. Тэгжиж тэр аимшигтай халж байгаа моторыг сэлгэж хөргөж чадчихэдэг ч гэдэг юм уу тий. Lexus бол тийм биш. Хитрхи одоо удаан биш. Гэхдээ бүр аимшиг хурдан биш. Бүр нэг юм гүнгийн загвар дизайнтай бол биш. Гэхдээ бүр онцгой гойд биш. Тийм аимшигын их арчилгаа одоо тордлогоо шаарддаггүй. Тэгсэн мөртлөө зөвхөн ориг ямиг л хэрэглүүлдэг. Энэ яг Lexus-ийн гол онцлог. Ерөнхийдөө яг бүх тал руугаа яг баланстай ордог гэсэн. Хурд хүч, одоо арчилгаа тордлогоо, эвдрэл гэмтэл, ашигласан салон битүүмж, загвар дизайн бүгдэн дээр нь алтан дунджийг барьж чаддаг учраас ямагт Toyota-гоос илүү байдаг. Toyota-гийн найдвартай байдлыг шингээгээд Lexus өөрийнхөө битүүмж, дулаалга, загвар дизайн болон гүйцэтгэлийг нэмээд гаргаад ирдэг болохоор Lexus-ийн седанууд цаанаа л нэг зүрхэнд одоо Lexus-ийн ер нь машинууд те зүрхэнд нэг үлдэж нэг тийм одоо эргээд одоо тийм нэг найдвартай мэдрэмжийг төрүүлж идэг. Үнэхээр перформанс буюу гүйцэтгэлтэй жолоочийн нөгөө нэг хариу үйлдэлд одоо хэдхэн миллисекундэд тоормзоо мэдэрдэг, хаазаа мэдэрдэг, хэдхэн миллисекундэд араа солигддог бүр тийм одоо AM performance, одоо AMG performance-ыг бол гүйцэхгүй нь ойлгомжтой зөө. Тэрэн дээр бол яасаа тэрдийг тэд нартай зэрэгцдэг гэж хэзээ ч ярьж болохгүй. Бүр GS-F ч вэ, GS-F буюу 5000 V8-тай ч вэ, бүр M5-тай хэзээ ч зэрэгцдэггүйтэй л адилхан зүгээр арай өөр төвшний тий. Бүх юм лугаа ингээд яг алтан дундаж ингээд орцсон байж чаддаг. Тэгсэн мөртлөө хамар, тэгсэн мөртлөө тухтай, тэгсэн мөртлөө ингээд яг гологдоод авахргүй. Ийм л машин хайдаг хүнд бол Lexus маш зөв вариант болж чаддаг. Хүмүүс нэг сонирн байх нь гэсэн үгнээс одоо нэг яс нэг туршилт хийчихье. 450 hybrid 350 бензин хоёрыг хооронд нь драгдуулж үзэх гэдэг. Яг хүчний үед бол hybrid бараг 30 мороор илүү хүчтэй. Гэхдээ илүү батарейтай учраас илүү хүнд. Бензин болохоор 306 орчим морины хүчтэй. Тэгэхээр энэ хавьд энэ хоёрын хэр зөрүүтэй байх нь уу, аль нь төрүүлэх нь те хүмүүс сонирн байж магадгүй учраас хэдүүлээ харъя. Газ уралдуулаад үзчихье. Яг 30 морины хүч бол яалтчгүй л илүү ихтгэл юм байна. Амцын бүлэгтээ 450H бол барайндаа төрүүлж орч чадчих. Яг нэг машины зайтай гэсэн үг. Тэгээд хамгийн харамсалтай зүйл нь хэм бол 2020 он хүртэл Lexus GS үйлдвэрлэгдээд үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоосон байдаг. Нэг ясандаа 15 оноос хойш борлуулалт нь байнгын бууралттай байсан. Яг гэх юм бол Lexus-ийн нөгөө ES гээ загвар байгаа штэ, Camry шиг нь. Тэр чинь нөгөө нэг яг тухайн үеийн хүмүүс болохоор яг нөгөө шоурум руу очиод үзэнгүүт ES $10,000 хямдхан мөртлөө ялгаагүй ганган бас хойтлын зайн илүү том урдаа хөтлөлттэй буюу амьдралд ойрхон байсан учраас хүмүүс ES авсаар байгаа сүлдээ GS-ийн борлуулалт буурсаар байгаад нэг ясандаа Lexus за GS-ийг ер нь зарах шаардлагагүй юм байна. Үнэхээр седана унмаар байгаа хүн байвал L-ээс аавнаас нэг бол баг гарын I-ээс аавн биз гэж үзээд түүний үйлдвэрлэлийг зогсоогоод бүр мөсөн хаасан байдаг. Тэгэхээр хэдий үйлдвэрлэл зогссон ч гэсэн хоёр дахь зах зээл дээр буюу Америкт, Оросд нэр хүнд нь үргэлж дээгүүр байгаа. Хүмүүс яг цэвэр седан сонирхдаг. I-ыг хүмүүс жоохон гол хандлагатай байдаг. Ягаад бол хойтлын зайн маш жижигхэн болчдөг. Тэгээ ер нь өөрөө нэг жоохон жижигхэн учраас арай нөгөө духгүй юм шиг жоохон багтаамжгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг учраас GS-с яалтчгүй гологдмол байдаг. Опшны хувьд ч тэр. Тэгэхээр хүмүүс яг хоёр дахь зах зээл дээр Оросд, Америкууд бол үнэхээр яг энэ машиныг бол шүтэж унж байгаа. Үнэхээр чадлаараа маш сайн арчилж
түүнийгээ дагаад ч гэсэн үнэлгээ өндөртэй гэх мэт. Тэгэхээр бол сонголт цэвэр таны гарт гол нь ямар мотортойг авах уу, хайбридыг авах уу, бензиныг авах уу гэдгээс маш сайн бодож өөрийнхөө сонирхолтой нийцүүлж авах юм бол машины хувьд бол ямар ч асуудал байхгүй. Ер нь бол маш найдвартай гэсэн үг. Өнөөдрийн дугаар дээр хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай.